Дүүгийн шагнал ирсэн харандаа дүү машин зурдаг харандаа адагийн үгтэй харандаа гэж явчихжээ. Гарын арбан хорооны гажаадуугүй шулуундаах хан хөмөр сумын соёлын төвөөс үзүүлж байна. За намайг Шаргуугийн зэрэгт идгээ. Би Мөнхбангийн Мандлаа улсын иргэн байна. За би бага насндаа Мандлаа улсын холимог эдлийн 20 жил болж ирсэн. Тэрний дараа нэг найран дээр Ерөөс хаан бажмыг босоод дууссан чинь тэнд дотор эмэгтэй хүн нэг гоё болоодсэн. Тэр үчир эмэгтэй хүн нариг талсан хэлдэг байсан. Олон согтун хүн дотор чинь эмэгтэй хүн болсон. Гоё болох чинь үнэн гоё юм лээ. Тэр атангуйгалтай гоё дуутай шуу гэдэг нэг би тэр хүүхэндийг бол үнэн гоё дуусан. Тэгээд багасаа тэр Ерөөс хаан бажмыг гэдэг дуунд дуртай болсон. Тэрээс болсон. Миний аав Мандлаа улсад 7 жил жолооч хийсэн хүн байдیں۔ Тэгээд автагаан би өдөө мөдөө яваад дууд бол манай аав шинэ бас их ичимхий. Тэгээд айлтчаад нэг Монгол арьсаар хаваад айраг мариг угааж харчаад хатгаар их гоё дуу. Тэгээд аавыгаа дагаад усаар угаад юу гоё тийм адын дуу юм сонссон. Тэгээд сургуулийн үзлэг юугаар байн гордог байлаа. Тэгээд дууд болохоор би нэг дууд болохоор дандаа том хүний тухайд навахаа сонсон дуулдаг дуунаас дуу. Тэгэхээр болохгүй наа чинь том хүний дуу тэгээд тэр үе чинь нэг хүүхдийн дууг хавар байсан. Дүүгийн шагнал ирсэн харантаа юу өнтөөс дуу байхгүй. Тэгээд дуусахаар яахгүй болохгүй. Ээж минь болохоор намайг битээ миний хүн байнга дуулж их дуулдаг хүн юу жаргал үздэг ингээд ээж минь тэгдэг байсан. Тэгээд би нөгөө байнга битээ дуулж хаяа нэг дуулж байгаа. Тэгээд захидаг байсан. Тэгээд би нэг ч бас нэг дахан дуулах тэр хүнтэй сайхан дургуухал байсан. Тэгээд яг тэгээд өөрийн хүсэл дуу сонирхолоор өөр ирэхгүй тэгээд дуусгал юм билээ. Тэгээд ардын дуу их тустай. Одоо сүүлийн нийтийн дуунууд их гоё дуу их байн гарах юм аа. Тэгээд гоё дуу сонсохоор нойр ирэхгүй нэг хүн сормаар санагдаад. Тэгээд гэрийнхээ хүнд байн гогойга чи нэг татаж бариад өгөөч сорох гэсэн юм. Тэгээд гайгүй хэдэн дуу сорж яа тийм. Тэгээд очив итгээ бас тэгж явахгүй болохгүй юм байна. Сүүлийн дууг сорч. Тэгээд энэ Мандлаа юунд дээр үчээс нэг урлагийн бүх ард түмний наадам энэ гэж болдог байсан. Тэр үгээс оролцож явлаа. Мандлаа усмаас. Ардын дооны үг их амьдралтай. Яг үнэн амьдралаар нь ярина шүү дээ. Тэгээд их аялгаа мозгоо их гоётой. Хоолой сайхан тавиулаад ардын дуудуулаад тэгээд богино дууд болох чинь хоолой янз бүрийн гоёд шүү дээ. Би нөгөө нийтийн дуумууд болохоор урдан заавал ардын дуу дуулдаг. Ардын дуу сайхан дуулаад ирэхээр хоолой их гоё зөвшөөрөд онгойч гэдэг байхгүй. Тэгээд баргийн улаан төдөрөхгүй. Тэгээд ардын дуу одоо сүүлийн залууч бас сайхан хурдчлаа болдоо дуусах. Тэгээд үг мөгийн сонсоод байгаа хүн амьдралтай гоё. Нөгөө бавгийн лагсруугаа нэг магцсан байдаг шүү дээ. Үгийн тулгаа хийсэн. Дахиж хэлгээргүй болсон гэж. Яг үнэн тэрүүг бол. Тэгээд ардын дууд багасаа их дурж байсан ч та. Тэгээд нийтийн дууч сайхан та нийтийн дууг таашаад юм. Сүүлийн залуучдын хип хоп юу энэ тэрийг бол гоё яхад сайхан дуудаг надад болох нь болтгол гоё юм байна. Явандаа бол би ардын дуу энэ тэр баг залуучууд буцаад энэ ардын дуугаа шимтэх байх санагдаж шүү дээ. За энэ сайхан тэмцээн юу зохион байгуулж байгаа нийт энэ зохион байгуулж байгаа улсуудаа баяр хүргэе. Хонгорын сайхан соёлын төвийн сайхан ардын хөгжим тоглодог залуучуудаа их баярлж байна. Тэгээд өдөрт ерөөсөө газар сайхан бүхнийг хүсье. Ашигтаанд энэ тэмцээн сайхан юугаар хүчлээр оролцож байгаа суудаа сайхан баяр амжилт хүсэж баяр хүргэе. Тэгээд энэ сайхан юу дэмжиж оролцож байгаа. Тэгээд намайг дэмжиж байгаа улсуудыг бол юу тэр юу муугаа мессеж юм сайн бичээрэй гэж хүсье та. Өөрснийхээ юугаар бичиж яана үстэй. Өөрсдөө таасан юм байна. За бүгдээр баярлалаа. Цаана байгаа улсуудаа баярлсан шүү.